Гэртээ ярьж унтмаар л байна. Гэхдээ унтж чадахгүй байна. Яагаад гэх юм бол энэ мэдээлүүд зүгээр нэг нэгээрээ орж ирж байна. За Герман улс. Германы цэргийн алт энэ Израиль, Америк, Ираны дайн руу оролдож нэгтэж магадгүй. Яг тэгж байгаа юм бэ. Германд Иран ямар хамаатай юм бэ гэх юм бол нэг сүрт хамаа байхгүй. Яг германчууд Оросд дайн зарлах байгаа юм бэ. Яагаад германчууд Иранд дайн зарлах магадaltaй юм бэ гэх юм бол газ, нефт. За. Номер 1 шалтгаан Катар зөндөө ярьж ирсэн. Арабын Эмират, UAE гэх мэтчлэн ер нь бол тэр Арабын тэр хэсэг зүгээр дэлхийн дайны үндэслэл болох магадaltaй бол нэгэн миний зүгээс дэлхийн 3 дугаар дайн аль хэдийн эхэлсэн Орос Украинаас болоод одоо Иран руу шилжиж байгаа. Хин энийг үүсгэж байгаа юм бэ гэх юм бол НАТО, Америк, Европ, Еврейчүүд. За Катар яагаад байгаад байгаа юм бэ гэх юм бол Америкчуудаас болж байгаад байгаа. Катар юу юм бэ гэх юм бол асар баян, асар маш жижигхэн улс. Тэгээд амар их газ дээр сууж байна. Европын газны 20%-ийг нийлүүлж байгаа. Окей. За тэгэхээр Катар хаана байгаа юм бэ гэх юм бол энэ байна. UAE хаана байгаа юм бол энэ байна. Сауди Араб хаана байгаа юм бол яг энд байгаа. Ерөнхийдөө Ираны замын эсрэг талд. Иран хүсэх юм бол Ираны хувьд бол шаардлагатай юм бол эдний бүгдийн бөмбөгт чинь. Strait of Hormuz миний контент бараг 7 хоног болгон дурддаг байсан. За тэгээ юу болж байна гэх юм бол Goldman Sachs дэлхийн номер 1 хөрөнгө олонтын банк, хөрөнгө олонтын шинжээч, хөрөнгө олонтын зөвлөгч гэх мэт чинь дөнгөж өнөөдөр өглөө юу бичсэн юм бэ гэх юм бол Европын газны өртөг 130%-аар өсөх магадaltaй. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол тэр Strait of Hormuz-аас болж. Бас ягаад юм бэ гэх юм бол Европчууд Путинийг үдсээр агаад, Путинтэй алдсаар агаад Оросоос газ нефтэ хөдлөж авахаа болцсон. Европчууд бас атомын цөмийн цэглэхэн станцуудаа унтраацсан. Бас нүүрсэн цэглэхэн станцуудаа унтраацсан. Тэгээд амар тогтургүй амар новшийн хангамжийн тогтцлоон дээр явж байгаа. За тэгээд ерөнхийдөө ханаас газ нефтэ хөдлөж авч ирсэн бэ гэх юм бол Арабын тэр хэсгээс авч ирсэн, Америкчуудаас авдаг байсан. За тэгээд Турк энэтхээс Оросын газ нефтийг дамжуулаад авч байгаа. За тэгээд дөнгөж саяхан өмнөх контент дээр би энийг бас ярьчихсан. Сауди Арабын номер 2 нефтний боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон. За тэгсэн чинь Европын газны өртөг 25%-аар өссөн. Тэгээ болоо. Энэ бас өнөөдөр өглөө. Одоо Qatar Energy to stop production of LNG. Окей. Тэгэхээр Катарын энерги газны компани газ үйлдвэрлэхээ болж байгаа. Зогсоож байгаа. Окей. Тэгэхээр Европын газ нийлүүлдэг 20% газ үйлдвэрлэхээ болж байгаа. Голланд бомб дээр буусан одоо Голландд бууж байгаа газны үн хаан шид байсан байх юм бол 5 өдөр 32 евро байсан. 47 евро болсон. За энэ Гэпожинт чи. За Bloomberg-ийн хаан шиг. За тэгээд энэс бол чин ашиг хийж байгаа юм бэ? Хин цүм хийж байгаа юм бэ? Хин баярлж байгаа юм бэ? Хин ерөөхдөө ингэж байгаа юм бэ? Тэ? Хин бэ гэх юм бол энэ Оросоос гарсан нууц бичлэг задарсан. Яг би ариг дуугийн тавьж болохгүй яагаад юм бэ? YouTube copyright strike гэх мэт таацсан бодоод тэ. I am her, I am him, I am everything. Путин дэлхийн газ эрчим хүчний тогтолцоо ерөнхийдөө замбраагүй байдалд орж байна. Юу л Трамп яаж бүжигддэг вэ? Ганцхан германчууд баларахгүй гоо. Япон, Солонгос,
Сингапур гэхдээ тодорхой хэмжээндээ хятадууд гэхдээ нэг амар тех байгаа яваад гэх юм бол Оросоос газ хоолой гих мэт шин авч байгаа. А гэхдээ ерөнхийдөө дэлхийн эдийн засгийг одоо томоохон асуудал оруулж байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ дээр. За. Хэний буруу юм бэ? Хэний буруу юм бэ гэх юм бол аягүй ойлгомжтой. Еврейчүүдийн буруу. А тэгээд Дональд Трампын буруу. Тэгээ энэс болоод хэн хожиж байгаа юм бэ гэх юм бол Оросууд хожиж байгаа. Тэгээ Оросын хөрөнгийн биржийн компаниуд яг энэ мэдээлэл задарснаас хойш Газпромын хувьцаа 1% өссөн, Лукойлын хувьцаа 4% өссөн, Роснефтийн хувьцаа 5% гих мэт шин. Сибнефть дараа гих мэт. Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол дөнгөж өнөөдөр би өөрөө яг нэг жоохон мөнгөөр $5,000 энийг авсан байхгүй. Роттердам бууж байгаа нүүрсний үн. Тэ. Нүүрсний үн одоо бүр ингээ үнд орж байгаа яа. Окей. Энэ хин сайн. Магадгүй монголчууд биднэрт бас сайн байж магадгүй. А тэгээд энэ нефтний газны үн хааш ингээ өсөж штэ. Хаа хүртэл өсөх боломжтой юм бэ? Потенциал нь юу юм бэ гэх юм бол Орос Украины дайн эхлэхдээ энэ Европын холбооны тийм бомбтуудаараа бууж байгаа газны үн хааш бүр 350 хүртэл хүрсэн. Одоохондоо ганцхан 40-тээр явж байгаа. Дөнгөж. Энэ бол дээш явах потенциал бол байна. За. Би 300 200 руу яваад ирэхээр Германчууд тэ Франц, Испани, Итали гэх мэтчлэн орнууд хаашаа заалгаж исэн бэ гэх юм бол Катар руу заалгаж исэн, Сауди Араб руу заалгаж исэн гэх мэтчлэн. Тодорхой хэмжээнд бас Америк. Одоо Катар руу заалгах боломж байхгүй. Тэгээ Герман улсын энэ хангамжийг харцгаая. Катар 20%, Америк 21%, Австрали 20%. Тэгээд Австрали өөрөө LNG газ үйлдвэрлэдэг байхгүй. Тэ. Ерөнхийдөө Оросыг гэсэн. За. Тэгээ одоо юу болох юм бэ? Оросын хувьцаанууд нь дэше өсөж байгаа. Герман улсын эдийн засаг бүр хэцүү хүнд байдалд орно. Тэгээ энэ 350. Тэ. Дөнгөж $40 төр явж штэ. Нүүрсний үн хааш ингээд дэше өсөө явах юм бол хин очих юм бэ гэх юм бол Орос хожно. Дөнгөж сайхан манай School Community евро дээр шорт хийсэн. Нефт, газ, алт малтан дээр ерөөхдөө урт хугацааны позиц, лонг позиц авсан. Тэгээд нэг юм байгаа. Катар улсын мөнгө дуусчих юм бол хүмүүст өгж байгаа авилгын дуусна. Сауди Арабын нефт үйлдвэрлэхэ болчих юм бол ард түмэн хүмүүст өгж байгаа авилга, халамж гэх мэтчлэн дуусна. UAE, Доха, тэ Дубай гэх мэтчлэн хүний урсгал, хөрөнгө оруулалт, газ нефтний орлого дуусчих юм бол ард түмэндээ өгж байгаа авилга мөнгө дуусна. Тэгээд эдийн засгийн өсөлт нь байхаа болчих юм бол хандив халамж мөнгө дуусчих юм бол идэх уух мөнгө дуусчих юм бол юу болдго юм бэ гэх юм бол хүмүүс хоорондоо алцаад эхэлдэг. За. Арабын тэр одоохондоо баян улсуудын орлого, эдийн засгийн суурь, газ, нефтний орлого нь дуусчих юм бол тэр хүмүүс хоорондоо яах юм бэ? Буцаад алцаад эхэлнэ. Тэгээ Сүнни, Шиа, Ирак, Иран, Сауди Араб, Катар гэх мэт чинь. За. Тэгээд солиодоо сонсогдож магадгүй энэ үргэлжлөө явах юм бол 1-2 жилийн дараа Катар байх бол. Сауди Араб гэсэн улс байх болж магадгүй. Яг гэх юм бол тэгээд Сауд гэсэн удмынхан тэр улсыг зүгээр ингээд сороод паразит мэтээр амьдарч байгаа шүү дээ. За өөр хин алга болох юм. За тэгээ өөр хин алга болох юм. Бахрайн, Кувейт бүгдээр паразит юуч бүтээхгүй байгаа, мөнгийг идчихэж байгаа. Тэгээ хүмүүсийг чимээг болохын тулд тэр газ нефтээс олж байгаа мөнгийг хүмүүс зүгээр дугаа. Тэгээд тэр дугаа гэдэг мөнгө алга болчих юм бол GG. Бэнэс хин хохирох. Дэлхийн эдийн засаг Дональд Трамп. Тэгээд хамгийн түрүүнд хохирох хүн хин бэ гэх юм бол энэ хашна. They are spending my missiles. Тэд нар над дээр ирэхсээ пуужингийг ашиглаад байж тэг.
За нөгөөх нь юу юм бэ гэх юм бол Trump must answer why he's spending our money in Iran. Trump хариуцлага тооцох хэрэгтэй. Яагаад вэ гэх юм бол бидний мөнгийг Иранд өрөөд байна. За тэгээд яа ер нь бол нөгөө покер тоглохдоо bluff хийдэг шүү дээ. Тэгээд Иран шууд bluff хийхэ болж all in хийсэн байна. Тэгэхээр Аятолла Хоменей алсан буруу нүүдэл болсон байна. Тэгээд одоо юу дутж байгаа юм бэ гэх юм бол цүмийн зэвсэг